За сонсогч нартай дахин өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 11 минут болсон байна. Хэрэг болон шүү хизээд бэлэн байх тунгаарайтай элдэвч би нэвтрүүлэг эхлээд бэлэн болжээ. За радиогийн 2 дугаар студид хөтлөгч Чанцаа, продюсер Анжгаа, нариулагчаар өнөр баяр нариж хэлж байна. Хамтран ажиллагчаар High Speed хязгааргүй интернет, хязгааргүй хэрэглээ SkyMed хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За өчигдөр хаагуур юу хийж яаж явсан одоо хүмүүс тэгэл өөрөө ч асуугаад лээ. За өчигдөр би ч нэг бас сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлд бас нэг альбан тушаал хийдэг. За тэгээд Хятад Монголын сэтгүүлчдийн 15 дахь форум болж байгаа. За маргааш бол яг форумын үйл ажиллагаа болно. Тэгээд өчигдөр Хятадаас ирж байгаа төлөөлөгчд маань үрж ирсэн. Тэднийгээ тосч авах марах. Тэгээ бас нэг ингээд хустаа нуруунд аваач тах махаа үзүүлээ. Тэднэрт ч бас нэг ингээд Хятад Монголыг сурталчлахын тулд тийм ажил хийлээ. Тэднийгээ тосч авч явсараа байгаа л тэгэл бүр орой болтол яваад тэгээд оройтж хараад өнөөдөр унтаж басаал яг одоо нэвтрүүлгийн өмнө сүнгээл орж ирлээ. Тэглээ. Нүд мүд ч юм бол хавдцаа гэж хэлсэн. Тэг. Хавдахаар бүр том нүдтэй болчихсон юм шүү. Давхраач ороод. Ер нь царай л гэлтэй. Арайч тэгж хэлээгүй. Йоо. За өнөөдөр хоёлаа ямар сэдвээр ярилцах вэ? За мянган шиг биш дээ. Өнөөдөр чинь юу хамаагүй ярьдаг өдөр байгаа. За тэгээ дээр хоёлаа нэг юу ярьсан штэ нэг ургацын талаар ярьсан штэ. Ноготой шөдлөний талаар ярьсан штэ. Тэгэхэд хүмүүс ингээ бид нар ууг нь одоо ингээ ногоогоо ихээр нь авчихмаар ууг нь хямдхан дээр нь авчихмаар байдаг. Гэтэл хадгалах юм байхгүй гээл зөөр морг учраас хэцүү юм даа гэдэр гэж яриадсэн да. За тэгвэл өнөөдрийн сэдв бол шинэ ургацын ногоогоо яаж хадгалдаг юм бэ? Одоо жишээ даршлаад байгаа юм уу? Нэг бол зойронд хадгалаад байгаа юм уу? Нэг бол одоо гэрчиж хөлдөөгөөд гэж хүмүүс нэг тийм нэг нарийн юм яриад байгаа штэ. Хэрчээд вакуумдаад хөлдөөчдөг гэдэг байгаа байхгүй. Тийм жижилж амархаас тийм. Ямар аргаар яваад байгаа юм бэ? Тэрийг хэдүүлээ хуваалцсан. Энд чи би бол одоо жишээл яг шинэ ногоо ургацын ногоог хямдхан байх үед нь ямар сайхан хямдхан юм бэ гэж зүгээр ингээд жоохон ингэж гайхаж байгаа л өнгөрөөчж ш. Тэгээд ногоо үнд орчдөг. Тэгээд ямар ч өвөл мөвөл тэгэл үнтэй ногоо идэл явж байгаа байхгүй. Таних яд гинэ. Манайх бол яг зүгээр соримс гинэ сонгинол дөрүлжин нөгөө ногоо сонгон байгаа штэ авчаад ирчиж байгаа уутлаа нэг юм вакуум жуусан гэх юм да тэр уудан тэгэл хөлдөөж. Бусад юмнуудыг бол тэгэл байгаар нь л хөрөгчнийхөө доотлисд хадгалж байгаа л тэгэл тухай үедээ гаргаж ирж байгаад яад штэ. Тийм үү тий. За тэр бол амархан би ч сая чинь зунжингаа хөдөө явсан манай Сүхбаатарын би ч нөө Сүхбаатарын Эрдэнэ цагааных штэ. Манай нутагт бол тэр гогод мангар сонгон монгон чинь зүгээр ингээд хуйгаараа талаараа нэг талын ингээр ургаж идэг байхгүй. Тэгээд хамаатнууд маань зэрлэг сонгон болон гогод гоё дарцсан байсан. Тэгээд тэрнээс нь нэг шилийг дарсан нэг шилийг аваа хүрээд ирсэн. За тэр бол миний одоо ингээд дараа жилийн намар болтол бараг идчих юм дөө тэр чинь маш удаа иддэг. Тэр юм авцсан байгаа. За яг халиар гэдэг ногоог би нэг хямдхан багт нь аваад нэг угааж агаад шилэнд хийгээд дээрэс нь юу хийгээд орхичдаг юу лээ сой соус хийгээд орхичдаг. Тэр бас жилээ даадаг. Ер нь бол жилжингээл хийдэг. Махтайгаа ойлол хусч өгнө. Сая би хойшоо сэлэнг яваад ирэх орондоо зүү хараад баруун хараа дээрээс нэг юм нэг дарцсан сонгон саримс ч бас тэгээ яг гоё юу яаж тийм штэ дарч тийм штэ. Дарцсан саримс нэг шилийг аваад ирсэн. За ингээд миний одоо юу гэдгийг өвлийн ичш бол ингээд бэлэн болчихж байгаа юм. Одоо юу гэдгийг өвөл болонгууд саримстайгаа, халиартайгаа, сонгонтойгоо, гоготтойгоо хойлоод ногоогоо идчихна. За энэ тухай ярил ингээд миний ичэд энэ хүрээ тусчж байгаа. Одоо хэдүүлээ нөө төмөс, луу, манжин, байцаа гэдэг өдөр тутмын хэрэгцээний ногоонуудаа яаж хадгалж байгаа юм бэ гэдэг талаараа л ярмаар байна. Түүнээс ч одоо миний энэ шиг бол их амархан л да. Шилэнд хийгээл одоо ингээд бэлнийг нь хөдөлж аваад ч тийм энэ их амархан байна шүү дээ. Яг тусдаа бүр даршилдаг тийм аргууд орж байна тийм. Одоо жишээл гэрийнхаа дойр зойр хийцэн айл байвал би тэр зойр хийцэн айлыг гоё орж ирж яриасаа гэж бодоод байгаа байхгүй. Би Оросд явж байгаад Бурятад явж байгаад нэг айлын зойр руу орсон. Зүгээр л нэг юм нэг хаашаашаа нэг 4-6 тал байшинтай айл штэ. Тэгээд тэр гэрийн эзэн оройн мань хоёр нэг ганц юм наагаад суусан чинь чи манай зойр руу орж үцхүү гээд. За.
яг уу ингээд нөгөө нэг юм хаан утсан мах за тэгээ ийм шинэ өгөрцөө дарцсан өгөрцөө гаргаж ир тавиад байсан байхгүй. Тэгээд чи өөрөө утсан уу гэсэн чинь чи манай зорилго орж үзэх үү гэд. Тэгээ орсон чи 3-4 гахаа ингээд утаад өлөгцсөн заяа. Тэгээ дахиад ингээд төмөс тэр байцаа луу бүгдийг нь нэгдүгээр яг ингээд нөгөө оргоор нь тэр чинь ингээд нэг модон саунд хийгээд нэг баг нэг хагас тоон байгаа байлгүй дээ. Тийм хэмжээнийхийг хадгалцсан. Тэгээ ахаа дээр нөгөө нэг тэр өгөрцөө помидор чинь том юм 3-ын боллоо дараад ингээд бүр ирээтэл нөрцсөн. Бараг тэр айл од галуу малуу юу л тэр зойрон дотор ороод амьдраад Тэднийх рүү л очих юм шиг бараг тий. Гарахаар даваад туулахаар царайтай тийм байсан байхгүй. Тэгэхээр манай ч гэсэн тийм гоё зойроо тогтчулсан айл байвал тийм айл орж ирж ярмаар байна. Ахаа дээр нь тэр нэг хөлдөөдөг гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Нэг бүрчлээ яг ингээд нөгөө нэг бүр яг хоолнд хийгэр болгож гоод хөлдөөчдөг тэр хүмүүс орж ирж ярмаар байна. За мэдээж тэр нөгөө нэг гоё дардаг хүмүүстэй консерв хийдэг хүмүүс нь бас орж ирж ярил их сайн л байна да. Тийм байна. За түрүүнээс хойш сонсогчд маань ээлжлэл залгаал байна шүү. Тэгэхээр хоёлаа шууд утсаа нээчээ. 77 38 83 за та хоёр гадаадаа сонсож байгаа бол 77 88 30 дугаар руу холбогдоод шипийг хуваалцараа. Гэхдээ чи ярил та. Танах яадаг тухай ярил та. Танах чинь бүр тэр юм 9 давхар байшингийн доотлолтод зортой гэж үзнэ. Өөч биш бай. Би байхгүй болоод энэ шууд утсаа авах. Надад харин байж ганц юм л тэр сонгиныг л хэрчээл уудлаа л тэгээд хийдэг. Бусдыг нь бол тий. Бусдыг нь хөрөгчөндөө иш яг нөө ил ногоогоо хадгалуул зүгээр гэдэг юм байлаа шүү дээ. Тэгээ манай аав яг хэдүүлээ ил ногоогоо хадгалъя гэд. Би бас нэг тийм арга хэмжээ авъя л гэж боддог дээрээ л байж чинь юусан. За. За эхний сонсогч 8800 байна уу Эмжил радио? Байна уу? Байна уу. Сайн уу? За өдрийн мэнд. За шинэ ургацын ногоог хэрхэн одоо өвөл идэхээр хадгалж ийн вэ? Энэ хямдхан дээр нь аваад өвөл идэж штэ тийм үү? Тийм. Энийг аваад сайхан угааж ягаад тэгээд хатаагаад хэрчээд нөгөө зифтэ уутанд хийгээд нөгөө манжин суу энтрийг тэгээд хөлдөөчдөг. Тэгээ хоолнд хийхдээ болохоор яг хөлдөөчгээр нь хийчихээр янз бүр болоод байдаг юм бэлээ. Гисгэчээр болдгоо юм бэлээ. Шууд хөлдөгөөр нь л буцалж байгаа ус руугаа шидчих юм байна тийм үү? Тийм хуурж өрөөл тэгээд хийчих юм л. Хуураа оолмоосонд бол шууд хуураад хөлдөөчгээр хийгээд. Тэгж л ашиглаж байна да одоохондоо. Зөв. Тэр тэгээд за одоо зүгээр яг хэдүүлээ бодъё. Одоо манайхан ч нөгөө нэг хөргөч нэг литрээрээ байдаг штэ. 120 литрийн хөргөчний доотлын хөлдөөгч бол нэг 40 литр орчим л байдаг байх. Миний багцаагаар шүү. Магадгүй 30 литр ч юм уу. 30 литрийн хөргөчөнд тэгээд тэр хэдэн килограмм ногоо ер нь ингээ хөлдөөж амжих бол. За яг тэрийг яг сайлбар. Манайх нэг хагас шуудаагаар нь аваад хөлдөөгөл тэгээ нөгөө нэг хүүтрээ дэрэнгүүтэл нь гадаа цэпэндээ нөгөө зифтэ ууталтайгаа хийждэг байхгүй. Гадаа балкон дээр тавьчихдаг гэсэн үг шүү дээ. Тэгээ тавьчихдаг. Бас сайн арга тийм ээ. Тийм байна. Тийм байна. Хөргөчн зайцлуулаад байхгүй. Тийм. Яг хөлдөөл хүүтрээд ирчихээр нь тэгэл аваа хийждэг. За. Ингээд дээр хаанаас юу вэ? Хэдэн төгрөгөөр худалдаж авч гин? Үн ханш юу вэ? За ер нь энэ нөгөө хуучин мянган машины зогсоол гэдэг тэр мэндээс авдаг байсан. Заримдаа уг нь хөдөө явж байхдаа авчдаг байсан. Тэгвэл амар байд яа. Тийм яг одоо газар дээрээс нэг сүг штэ нөгөө миний баруун хараагаас авдаг шиг тийм ээ. Тийм. Мянган машины зогсоол гэдэг чинь бол одоо манайхан зарим нь мэдэхгүй байж магадгүй. Тэр бол вокзалын баруун талд байдаг зогсоол шүү. Тийм яг. Одоо тэгээ ер нь огоонууд хаас айгуул байдаг болж тээ. Тэгээд яг чухам ямар юм гэдгээс шалтгаалж байгаа. За баярлалаа танд. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Пектролчик гэдэг нь манайхан. За. Луун чинжин сонгон саримс брокколи бууцаа помидороо ариутгаж угааж арчаад хэрчээд хоолоор нь шууд хөлдөөдөг гинэ. Улаан манжингаа бүхлээр нь чанаад хэрчээд хөлдөөчдөг гэж байна. Буцаж буу хоол нь шууд хийн шинээрээ байдгаа гэсэн байна. За нараа шагтар ихч яг одоо хөлдөлтөөс урдж хураасан жижиг өгөрцөнүүдаа сой соусын дараа сууж байна да гэж. За дараагийн сонсогч ажилтай. Хоёулаа нэг юм бол. За таач бас ажилтай гэсэн. Би ч яг хүмүүлэл дарддаг юм. Би ястай ажилгүй шүү. Таач сая хэд юм шилтэй. Дандаа л
худалдаж авсан. Дандаа л хүмүүсээс авсан. За дараагийн сонсогч 99.3 байна уу Амжилт радио? За өдрийн дөрөв хоёроо. За өдрийн мэндэ. За ногоог хэрхэн урт удаан хугацаагаар хадгалж байна вэ? Нэг шипир угаалцаа. бол за хож сэлэнг рүү манай нэгнээс ногоо тэрдээ. За. Тэгээд ногоо хураас тэр нэг гэр бүлээрээ очиод хэдэн гэр бүл нийлж ногоогийн цагаан хураагаад тэгээ мананаас тэнд нь өөрөө нөгөө өргөж тэмэг эднэр нөгөө шинжүү эднэрийг нөгөө тэнд өөрөө даршилчтэй. За. Гаршлаа тэгээд нөгөө бид нар чи хувааж өгнө. Тэгээд нөгөө төмөс хүнсний ногоо нөгөө холоо молоо өдрөөстэй. Бид нарыг юу яач нөгөө вакуум уутайчтэй зиптэй вакуум. За тийм. Тэрнт нөгөө хоолныхоор орох хэмжээгээр нь хийгээд хөлдөөчтэй. Бүгднийг микстэй дүү? Тий, бүгднийг нөгөө вакуумдаад. Яг одоо энд яг манай найруулагч зургийг өгсөн байна л да. За ванду байна, лимон байна, юу ч байна, луу муу юу брокколи бүгднийг нийлүүлээд яг ингээд тэгээд тэр чи вакуумддаг нэг сордог нэг төхөөрөмжүүд тэрнгээр сорулж агаад вакуумчт юм уу? Тий, одоо нөгөө гар ноцоос байдаг баг. Одоо бүр амар болсон шүү дээ. Заавал дахилгаан том өгөхгүй нөгөө гар ноцоос байдаг баг. За. Тэгээд тоос орогч юм байх юм уу? Тэгээ тоос орогч нэг гар ноцоос байдیں۔ За. Өгөнт нь тааруулж байгаа татчтэй. Тэгээд тэр чи вакуум болоод нөгөө нэг хоолнд орохоор би нөгөө их нэрвтэй хийждэг байхгүй юу? Тэгээд нөгөө хүүхдүүд тэрийг аваад хоолнд тийм нөгөө нэг хоолнд орохоор нөгөө ногоонуудаа нийлүүлээд вакуумчтэй. За тэгээд яг уу? Сорд нь хойдоод вакуумдаад тэгээ хөргөчн дэгээ хөлдөөчтэй. За яг хөлдөгчөнд хийдэг нөгөө хөлдөөдөг л арга юм ба шүү дээ. Тийм байна. Тэгээд хоол буцлангууд шууд нөгөө гисгэхгүйгээр хоол руу гаждаг. Гисгэх юм бол нөгөө усгүйгээд муухай болчтой. За энэ гисгэхгүй хийх ёстой гэдгийг бол маш сайн ойлголоо. Тийм ээ. Маш олон хүмүүс бол яг энийг давтаж ярьж штэ. Гисгэх юм бол нөгөө усгүйгээд ядбагаад чинжүү эднэр чинь нөгөө нястаачтэй. Нөгөө холоо амтад нөгөө гоо тэр холоо молоо чинь нястаачдаг байхгүй. Тэгэхээр нөгөө муухай буцлаад ирэнгүүт нөгөө муухай юу болчтой нөгөө божигнсан нөгөө каш нэг юм байж штэ. Тэр кашин хоо юм нэг божигнсан юм болчтой байхгүй. Зүг. Тийм болохоор шууд буцлангууд нь хөлдөөгчдөө хийгээл хоёрдугаар хоолнд яг цовинд одоо маха эдгээр буцлангууд нь ногоогоо дээр нь тавиад гурлаа дээр нь тавиад тэгээд битүү 20 минут ингэж. Хуурах шаардлагагүй. Тэг хуурах шаардлагагүй. Яг л маха нөгөө гоё нөгөө амтлагч игээд хуурч штэ. Цомон мөнгөнтэй. Тэгэл нөгөө уурных нь юунд нөгөө ногоонд чинь нөгөө амт нь шингээл. Тэгэл хөлдөөхгүйгээр л хийчихдээ дөө. За маш их баярлалаа. За холбогдсон баярлалаа танд. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Тасраатлаа. Наа түүний чи авчихъя гэж бодвол мөн ч хичээсэн. Одоо би ингэж нодон билүү уржин билүү хаг аврыг гэдэг нэг юм хөөрхөн ажил яваад тэр нь болохоор ингээд эн чинь нэг юм нэг дарж болдгоо тийм нэг юм том юунууд гарчт юм байна л да. За юу юм? Өгөрцөнүүд. За. Одоо нэг юм дардаг юу гэдгийг дардаг гэх юм зүгээр түүхээр нэгддэг нэг юм бондгоо өгөрцөн байдаг штэ. Тэр чин том болчихлоороо дарж болдгоо юм байна. Тэгээд тэр гахааг аврыг гэдэг тийм нэг аяа явагдаад тэгээ манай согин хайрхан дүүрэгт бол ингээд бүр гадаа нь тавьсан. Та дураараа аваа. Тэгээ шуудатай тавьсан. Тэгээд та энэ хажууд байгаа залууд бол өөрийнхөө хүсэж байгаа мөнгөө өгчгөрэй гэд. Тэгээ би бас нэг баг нэг уутигч үл тэр чинь айгүй гоё штэ ингээд зүгээр ингээд давс түрхэд ч юм уу ингээд түүгээр нэтгэд гоё байдаг байхгүй. Тэр өгөрцөн чинь 0 витамин байгаа штэ. Тимийг бас нэг торыг аваад тэгээд нэг 10,000 төгрөг өөл явж ирсэн. Тэгээд мэдгүй 10,000 төгрөгнөөс ихэж байсан уу? Юу ч байсан уу? Хямдханч байсан уу мэдгүй. Гэхдээ би яг тэр гахааг аврын хөдөлгөөнд бол бас оролцож исэн юм шүү. За. Ах бас юмд л орж явсан байх шүү. Тэгэлгүй яг уу. Тийм байна. За дараагийн сонсогч 99.93 байна уу Амжилт радио? байна. За өдрийн мэнд. Байна. Өдрийн мэнд өө. За. Би ногоо хөлдөөд нэг 2 төрлийн л ногоо хөлдөөд. За. Хөрөн манжанга юу яагаад арилгаад аваад уугаад арилгаад
Тэгээ сайхан суудлаасаар зайлж хатаач байгаа. Тэгээд яг нэг 5 мм-ийн зузаантай бүгдийг ингээд хатгаа хийчихэж байгаа. За. Тэгээд жоохноор вакуум уутанд хийгээ хөлдөөчтэй. Тэгээ гаргаж ирээд тэрийг нөгөө жигнүүрэн дээр жигнээл. За. Шууд хөлдөөгөр нь тавьчих юм уу? Хөлдөөгөр нь жигэн чинь. Тэгэл жигнэл салаатанд хийж болно 100 юу би хөрөн манжингийн салаад хийдэг юм. Тэгэл хэрэгэл чинь хөрөн манжингаа. Тэр бол яадаг ч уус мус гүйдгүй шууд гаргаж ирэл жигэн чинь хөлдөөгөр нь жигэн. Тэгэл юу яцсан. Брокколигаа болохоор би юу яадээ. Авчаад угаачаад нөгөө сотто усанд төмпөн дотор ингээд нөгөө цэцгээр нь доош нь харуулж нэлээд цаг хэрэгтэй байлгаад тэгээ гаргаж ирээд усын шүрүүлж байгаа. Тэгээ бүр буцалт дариглаж буцалж байгаа ус руу ингээд дүрээд аваад гэдэг нь болгохгүй. Дүрээд аваад тэгээ ишин талаар нь доош нь харуулаад цэцгэн талаас нь сэрээгээр хатгаж байгаа нэлээд хэсэг ингээд хөвүүлж байгаа гаргаад тэгээд дааван дээр тавьж хатааж агаад тэгээд нөгөө мөчрөөрийн салгаад голтуу тэр цэцгэн талаад хөлдөөдөө ишин нь болохоор жоохон перферхээ дуураад идэв. Тэрийгээ бол шиндээ мэдтэй шөлтөө оронд. Тэгэхээр борооглыг биш та халуун усан дүүрхийн нэг ашиг нь болохоор зөндөө хойн өрт мөт гардаг байхгүй юу? Халуун ус руу хийхээр зүгээр сото усанд хийчихэл идээд идэх байсан чинь би нэг хүнээс сонсчод туршсан. Тэгсэн чинь тэгж яасан. Тэгээд түрүүн 7 хоногт нөгөө жоохын талбай дээрээс 2500 аваад чи өчтөр 400-ийн номер орсон чи бүр 1950 таа байл шүү манайхаа. Юу нэ? Хөрөн манжин, луун, төмс хөрөн манжин эдгээр чинь бүгд хямдарсан байлаа. 1900 хийж болцсон байлаа. За маш их баярлалаа. Би нэг тийм л 2 ногоод дардээ, хөлдөөдөө. За маш их баярлалаа. Нэрээ тэр брокколиг тэр цэцгийг нь буцсан усанд дөрнө гэдэг чи айгүй чухал шипи юм шүү. Тийм байлээ. Айгүй хорхоо юм өт мөтгөр. Яг байгалийн юм л та гэхдээ тийм л дээ. Тэгэл нэг яозгүй шүү дээ, тий? Тэгэл яозгүй. Энийг бодсон чи яозгүй. Тэгээд та бол ингэ тийм байх тийм үү? Тэгэд дүрчгаад ишиг нь бол аваад тухайн үед нь идчих тийм байх. Зөвхөн цэцгийг нь л хөлдөөчих юм тий. Тийм ба цөөхнөр нь тэгэл буцаагаад жигэнжич болно, шөлтөө хоолндоо ч хийж болно тий. Тэгэл За баярлалаа. За амжилт. Манай одоо энэ ангараг аагийн хоёрын ээж агийн хчиг мэдэн штэ. Мэдэн штэ. Агийн хч нь бол халиарыг бүр ингээд бүр килограммаар нь аваад хөлдөөчт юм л. За. Тэгэд шууд гаргаж ирэл хэрчээл хойшуунд хийгээл бүр би хавар халиар гараагүй байгаад 3 сард нэг удаа гэрт нөтсөн чи манай анжгаа ирсэн юм чи халиартай хойшуур гэж шууд гаргаж ирэл яг л нөгөө нэг ингэ дөнгөж гарсан халиарны амттай тийм хойшуур. Тасгаа халиартай хойшуурстай гоё шүү дээ. Өлсөд байгаа. Харин миний нэг л толгой тарих ирэх гээд нөө хоол унд холдоод нөгөө та өнөөдөр өдрийн хоолоо идсэн үү? Идэг бол би таныг идэх гээд шүү. Би иднэ. Өөрөө гараад иднэ. За хоолны хэрүүл хийж тасарчлаа шүү. Тийш. Та одоо шал дэмий юм ярьж ходоод үдлээ. За шууд эфир үз 77 38 83 77 88 30 дугаарлаа холбогдороо. За одоо нөгөө нэг юм варины шилэнд дарддаг хүмүүс орж ирмээр байна. Тэр бас гоё штэ. Тэр технологи ярмаар байна. Тий. За дараагийн сонсогч 88.8 байна уу хэмжил радио? Сайн байна уу? За сайн байна уу? За ногоо яаж хэрэгжилж одоо хадгалж байна? Өөрийнхөө шийдэх нэг аргыг хэлээ. За таны утасныг л биш байна да. Тий цаан сонсогч байна. Спикерээр л яриад байгаа шиг байна. Спикерээр нь тавьсан шүү. За болиулаа. Спикерээ болиулахгүй бол ердөө сонсогдохгүй байна. За болцсон. Байна. За одоо ястай янз боллоо шүү. За яриараа. Манай Юу гэнэ? байна уу? Байна сонсогч та яриараа хөө. Ээжигээ нөгөө хатаадаг аргыг хэлчихсэн. За. Луун манжин улаан манжин эдрийг сайхан цэвэрлэхэд тэгээд жижигхэн нарийнхаа нингэн нэг хумсны талын эфүүрэн хумсны талын хэмжээтэй ч юм уу нэг тиймэрхүү нэмгээ хэрчээд тэгээд хатаачтэй. Наран тавиад уу? Тий, сүйдэг газар тавиад хатаачдаг. Наранд биш сүйдэг газар тавиад хатаачих юм байна. Тий, бошкон дээр манай сүйдэг тал руугаа харсан бошкон дээр тавиад хатаачдаг. Тэгээд тэр нь одоо дараа нь хэрэглэхэд яг нөгөө цэврээрээ байж байгаа. Шинээрээ.
Зөв. Тэгээд давуу утанд хийгээл хуурай газар тавьчин тэгэл аваад хэрэгэлцдэг. Тэр нөгөө хөлтөмөлтөг арга бол тий ер нь бол хэрэгэлдэг учраас тэр сонсож байгаад энэ хатаатдаг аргыг л хэлүүлэх гэж бодоод байна. За баярлалаа. Холбогдсон тань. Манайд ч нодон хавар нодон ч штэ энэ хавар штэ тий. Баах нөгөө нэг хатаасан ногоонуудын юу орж ирж ирсэн штэ. Юу шпэ. Реклам орж иржсэн санаж байна. Орж ирсэн штэ. Тийм. Саяхан Би тэрийг чинь аялалтын явахтаа аваа явсан. Хатаасан төмсөний аваа явсан. Нэг одоо нэг 5 хуруугаар чимэх хэмжээнийхийг аваа хийхэд нэг литр 500 тонн бүр илүү төмөстэй болоод төмс нь илүүдэд илээ шүү дээ. Тийм үү. Тийм болж илээ шүү Би дээ. тэрний нөгөө хулуу би ч угаас хулуун дуртай шүү. Хулуу нь хийсэн. Бас аюу гоё юмдтай болдог. Тэр өстой гоё юусэн. За дараагийн сонсогч 88 байна уу хэмжил радио? За өдрийн Өдрийн За өдрийн мэндэ. За ногоог бол яста янз янзаар холбоснаа. За яаж хадгалж байна? Намар чинь сайхан штэ. За одоо ингэсэн шүү. За хөлтөөдгийг ярьсан, хатаадгийг ярьсан. Одоо барааны шилэн дарах. За хатаадгийг харин сая сонсож авлаа бас үзмээр юм байна. Гэтэ ганц нэг хатааж бол үзсэн. Гэтэ яг сайн нөгөө технологи дутуу хийсэн гэж магадгүй гэж бодож байна одоо. Сүүдэр газар хатаад гэж шүү. Тийм юм байна. Би жоохон буруу хатаасан гэж магадгүй. За. Техник технологийн хүчээр синтез ашиглаж хатаасаа аюу буруутсан байна. За. Дарна. Ерөнхийдөө бол өгөрцөг дарна, байцаа дарна, чинжүү дарна, саримс дарна. За одоо энэ жилээс би нөгөө кимчи өөрөө дарж хийж үзлээ. Гэрийнхаа нөхцөлд. Айгуу айтах юм байна. За тэгээд кимчи нөгөө нэг ялангуяа одоо энэ нөгөө нэг юм сам хорхооны нөгөө нэг юу гэдэг штэ. Нөгөө жижигхэн хамгийн гол нөгөө сам хорхооны тэрний нэг нундаг гэдэг байгаа штэ. Тэр одоо энэ солонгос дэлгүүрүүдэд бол ингээд зөндөө байдаг болчих 35 мянга гээд хөөрхөн юм грамтай юм байна. Би тэрийг авч жагаад яг тэрүүгээр нь YouTube-ээс бичлэгийг үзэж байгаа л хийлээ. Тэгээ айгүй айтаахан болдго юм байна. Яг нөгөө өөртөө тохируулаад халуун ногоогийн тааруулаад гол нөгөө эсэлт явагдаж байгаа учраас тэр нөгөө ингээд одоо монголчууд бид чинь ингээд махтах их хоол их хіднэ. Ерөнхийдөө хіддэг хүмүүс юм билээ шүү дээ бид нар чинь. Тийм ба. Мах хоол их хідэж шүү дээ. Тий, айгүй хіддэг хүн юм билээ. Тэгээ нөгөө одоо маха янз янз юмтай холол айгүй замраагүй иддэг болчихсон юм билээ. Ер нь бүр нэмээд. Тэр чи ер нь тарбазаа авар шүү дээ. Тийм билээ. Тэгэнгүүт нөгөө гиц ингээд цэрийгээд идэг шүү дээ. Тийм кимчи болон одоо тэр байцаа одоо нөгөө хоолндогийн тоогооч нэг тэнгис химлээ нэг нөгөө байцаа дарахыг зааж өгөөд идэг шүү дээ. Яа нөгөө герман дарсан байцаа гэдэг нь яг харин тэр хоёрыг би яг хэрэгжилж үзсэн. Би үнэхээр яг хэрэгтэй юм билээ. Тэрийг идчихээр ингээ хоолтой хамт ингээ толоод байгаагаар тэр юм цэрийдгүү ингээ цангаадгүй. Тэгээд маш гоё нь болохоор өстө өтгөн сайхан гаргаж өгдөг. Тэр гидсэн дотор л эсэлт янз юм их явуулдаг юм шиг байна. Цөсний хүчлээр хүчийг нэмчихэж байгаа юм л да. Айгуу гоё болт юм байлээ. Тэгээд ерөөсөө яг тийм ногоонуудаа ихэвчлэн дарна. За өгөрцөө юу өдр болвол нөгөө одоо чинжүү болвол бас дараа тавьчихаар чинжүү айгуу гоё. Ялангуяа нөгөө юм жижигхэн чинжүүнүүд идэв штэ. Одоо нөгөө гахаа гэдэг шиг түрүүн таны яриад идэг тийм. Гахаа гэдэг шиг одоо юм жижиг чинжүүнүүд байна. Тэр жижиг чинжүүнүүд том амтд чинжүүгээ бодвол жижигүүд нь илүү тийм нэг гоё амтлаг санагдаад идэгээ. Ер нь тэрийг дангаар нь ч гэсэн ингээд яг юугаар наваад ингээд би тэрийг зүгээр хөлдөөж хэрэгэлдэг. Дарахаар бүр гоё, дараад хэрэглэхээр бүр гоё. За дарахад одоо хэдүүлээ нэг жоохон наривчлээ. Одоо ойл бол аюу ерөнхий юм яриад байна. Дарахын тулд тийм хэмжээтэй хийчихээ. За ерөнхийдөө ерөөсөө юу ядгийг. Би бол ингээд 2-3 төрлөөр хийчихдэг. За нэг нь болохоор зөвхөн ингээд голоор нь хуваагаад голоор нь одоо босоогоор нь хуваагаад тэгээд хийчихдэг. Тэгэхээр нөгөө тэрийг нөгөө ингээд шарсан мах болон ингээд хуурай хоол шарсан ийм хуурсан хоолнууд дээр ингээд нөгөө дарах тухайгаад яри шүү. За тэгэнгүүт за тэгж хэрчин. За үгүй бол бүр жижиг дөрүүлжийг хэрчин. Үгүй бол нарийн урт хэрчин. За ингээд бүгднийг хэрчиж цэвэрлээд угааж янзлаад за тэгээ шилээ мэдээж ариутгаж янзлаад тий угааж цэвэрлж ариутгасан дотроо хийгээд уусамлаа тусдан бэлдчихдэг. Усаа буцалгаж яагаад за дээр нь өөрийнхөө тохируулах хэмжээгээр юугаа хийчин нөгөө элсэн жихэр давс пест юмнуудаа сайхан хийгээд усаа зөөлөн гал дээр зөөлхөн буцалгаж яагаад усаа гаргаад жоохон бүлээн болсныхын дараа нь болохоор бага хэмжээтэй алюминий цугаа хийгээд
Тэгээд ерөнхийдөө ингээд уусан л гэж мар ингээд амсаад үсгэд хуруугаа дүрээд ингээд нэг амтшгүүдээ нэг тийм нэг арай нэг өөр амттай болсон байна. За тэгээ нэг жоохон бүлээн болоод ирэнгүүтэн зэрэг шилэндээ сайхан бүр ингээд дүүртэл нь хийж байгаа л таглаад маш сайн таглаад доош нь харуулад ингээд ширээн дагуур одоо би бол ингээд жижиг өрөөнийхөө ширээн дагуур ингээд өрөөдөрөө тавьчихдаг. Тэгээд сайхан битүү юмар ингэж очиж тавьчихж байгаа л тэгээд за ер нь бол тэгээд яарсан маш үед бол нэг 4-5 цагийн дараа гэхэд хөөрхөн болоод ирсэн байдаг. Ерөнхийдөө энэ нарийн ногоонууд бол маш хурдан болчдөг. Доошоо харуулж тавиад жигнээд идэх нь ямар учиртай юм бэ? Өө ер нь тэгээд нөгөө нэг ерөнхий юугаар ч доош нь харуулаад нөгөө хий агаар юмнуудын дээш дээр савны ёроолрол хийдэг юм шиг байгаа. Би бол харах ухаанаар л тэгж ойлгоод байгаа шүү дээ. Өөрөө дандаа нөгөө ерөнхий юугаар нь хийждэг яг мэрэгжлийн бас нөгөө эдгтэй шугамар л хийждэг болохоор тэгээд харж байгаа л дуурайгаал заримдаа ч амтын арай өөр болох чинь заримдаа ч бүр жигтэйгээс алахын аргагүй болсон зүгээр. Давс бол тэр яажуулсан давс хийж болохгүй зөвхөн жамц давс хийдэг гэдэг тийм ээ. Оо тий, ер нь жамц давс юм уу нөгөө хямлаан давс юм уу? Уггүй л одоо тэр би саяхан тэр солонгос дэлгүүрээс очиод тэр кимчи давс гэдэг давс авах тэр нэг юм далайн давс чинь нэг юм наалтан ба нэг юм байд юм билээ энэ. Тэр давс бол бүр гоё юм билээ. Баримлын шавар шиг юм байгаад байдаг. Баримлын шавар шиг ингээд гарт ингээд нойтоо тэрийг хийчих юм бол тэр нөгөө хамгийн гол нь юу юм билээ? Гашуун амт байхгүй. Гоё тийм гоё амт гардаг юм билээ. За элхэн чихэр бол ихэвчлэн элхэн чихэрний оронд би тэр элхэн чихрийн сироп юм уу үгүй бол зүгийн бал хэрэглэдэг. Гэтэ зүгийн бал бас дагсан ногоонд бас эми юм билээ. Онцгүй болоод идэг юм билээ. Тэр нөгөө сиропууд идэг штэ нэг одоо солонгос дэлгүүрүүд байгаа. Тэр бол их дайжгүй их хурцгүй айгуу гоё болдог юм билээ. Тэр бөрки хар юм яваад идэг нь гонд байдаг юм уу юу байдгийг? Бөөрнки хар юм аа. Жижиг юм нэг бөөрнки хар юм яваад идэг штэ. Чин юу штэ. Тийм байна. Перц юм штэ. Шүү дээ. Бөөрнки хар юм шүү дээ. За намайг өршөөгөөрэй. За баярлалаа. Стогоо болцлаа. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажил танилцуулаад өргөжлүүлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар high speed хязгааргүй интернет, хязгааргүй хэрэглээ Sky Media хамтран ажиллаж байна. За таны гэрийн чинь ажлын чинь за ер нь л тэгээ интернет нэг юм гацаад уншаад тахлаар бүр тамтай штэ яг үндэ штэ. Гэрт ялангуяа тэгэх юм бол би бүр ингээд нервчдэг. Мөнгөний төлөөд ах чи ямар хайш юм ингээд. Тэгээ хэрвээ юм гацалттай байгаа бол та интернетээ яг одоо солиорой. Өндөр хурдны буюу 100 мегабит ийм хурдтай high speed болон өндөр хурдны интернет IPTV хосолсон high bundle гэж үйлчлэг байгаа. High bundle гэдэг үйлчлэг нэ. За энэ үйлчлэгээ яаж байгаа вэ гэхээр шинэ хэрэглэгч болоод Skytel цагийн мэнд нь байрших хүрдийг эргүүлээд бэлэг хожих бололцоог олгож байгаа юм байна. Тэр нэгсэндээ бүх шинэ хэрэглэгч бэлэгтэй л гэсэн үг шүү дээ. Ямарваа л нэг юм аав. Та яндоотой бол том юм аав, яндоо мотоо бол жижигчлсэн нэг юм аав гэсэн үг. Хамгийн хэм дарах хамгийн хурдан өрхийн интернетийг та бүхэндээ Sky Media санд болгож байгаа. За high speed хязгааргүй интернет хязгааргүй хэрэглээ гэж байна. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг та 76 96 9000 76 76 9000 гэсэн дугаараас аваад захиалга авах боломжтой. За тэгээд утасны энэ нэг 76 76 9000 гэдэг нь сүүлийн тэр дөрөв орн айгу амархан байгаа сте. 9000 шууд болчихоор. За тэгээд high speed, high bundle үйлчилгээ хэрэглэгчид хамгийн хямдар, хамгийн өндөр хурдны ерөөсө гацхгүй, тасрахгүй өрхийн интернетийн үйлчилгээг л та бүхэндээ санал болгож байгаа гэсэн үг шүү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар high speed, хязгааргүй интернет, хязгааргүй хэрэглээ Sky Media хамтран ажиллаж байна. Баярлалаа. За шууд за яг тэ юм итгэхгүй юм байгаа үз. Анжи тэр бөөрнки хар юм чинь бандагаар өтшүү гинэ. Перц. За яг байд яг хөр. Тэр би ч бол перц бол аюу сайн мэдээд байгаа шүү. Тэр чинь нөгөө нэг самсргүй нэг халбагтж идчихэж байгаад аюу юу юм бэл ч хэцүү амттай юм бэл ч. Тийм. Яг манустай бол бас хөөрхөн халуун шүү тэр чинь. Өстой эвгүй юм бэл. За дараагийн сонсогч 9993 байна уу хэмжил радио? Байна уу? Байна. Радиогоо унтраагаад уцаа яраарай. Ахаа бодчихлаа. Оо, халбагдчихлаа. Бүр даварсан биш үү? Юу, би нөгөө шилээ бүх хүн угаасаа өгсөд авч байгаа чинь би нөгөө шилээ ариуцгатгаар хэлдэг. Шилээ бүр угаа соосоор угаагаа тэгээд докоонда жигэнчдгийн доош нь харуулдаг. Докоонда нэг 15 минут жигнэд гаргасан шил бол зүгээр. Хитэн градусд. За тэр ч одоо
180 200 хайдал байх. Тэр нэг удаадгүй маа нэг 15 минут болгоод тасалаад онгоолгол хөрхөөр нь гаргаад шил бол янзын тонглог болно. Тагтаага нэг жигэнд тагаа нэг алсан тал байгаа. Тагаа тусна цоотой усанд буцалгана. Тэгээд шил таг хоёр янзын ариутгсан байхад бол намаг дасан ногоог цагаан сар өнгөртөл итгэж тунд суудгүй. Хамгийн гол нь шилээ гоё ариутгах ёстой хамгийн барж байгаа юм. Тэгээд нөгөө өөдрөөгөө тавьчих. Гутлынхаа төмбөшгний нэг нүдийг сулж байгаа нэг 60 шил өгөрцгийг тавьчихад тэгээд хавар болтол идчихэн дөө. За баярлалаа. За сайхан шипээ болсон байна. Дардаг юунда гойнд хийн. Гойнд хийн шүү. Монгол гойнд нөгөө ингээ гоё толгойг нь найт. Яг ориг ногоон гойнд хийн. Тэгээд нэг барайны шилэнд бол нэг 8 ширхэг хар пест, нэг ийм гойндны нэг ганц бут толгой. Тэгээд нэг 2 ширхэг юм уу том бол нэг ширхэг лаврын навч гашууруулахгүй бол тэгээд уусмал бэлэн тэгээд болоо. Тэгээд шилэл гоё байх хэвээр тэрийгэл хийх гээд өөрөө хувийн туршлага. За баярлалаа. За болсон За баярлалаа. баярлалаа. Мөгийн жаргал сайхан би бол Дунайский хийж дардаг гинэ. Яг тэр Дунайский хийж дардаг хүн орж иж яг тэрийг юу юм аа. Би нэг өмнө говийн болгон суманд очисон чинь өмнө говийн болгон суманд шүү дээ. Тэр яг Чехаас Урбанкийн гэлөө инженер очоод тэр нөхдүүд яг тэр нөгөө Дунайский хийдэг аргыг зааж өгсөн. Супер байсан. Дунайский чи ингээ идэхэд байна шүү дээ. Ногооноос гадна ингээ гоё нэг юм тослог хамт байгаад идэг шүү дээ. Тэр тослог хамт чинь маш нарийн бидэг шүү дээ. Тэр үнэхээр супер байгаад идэг. Тэр яг тэгж хийдэг арга одоо бодвол манайхаар заагаад өгч өгөхгүй их хэрэгтэй байна. Тийм шүү дээ. За дараагийн сонсогч 95.4 байна уу хэмжээл радио? Өсөр бодлоо. За дахиад холбогдороо сонсогчоо. 77 77 38 83 77 77 88 30 дугаар руу холбогдоод шипийг хаваалцаарай. Дунайский гэхдээ угаас аюу гоё шүү дээ. Та хаана идсэн гэсэн бэ? Өмнө говь аймгийн болгон сум. Болгон сум чинь нөгөө помидор хийдэг помидор тарьдаг газар байхгүй. Тэгээд тэр помидороо тэд нар чинь кетчуп болгодог, Дунайский болгодог. Тэр Дунайский болгодог аргыг нь тэр бүр баруунаас хууч заасан. Барууныхан ирж байгаа зааж өгсөн шүү дээ. Тасархаа. За 95.4 байна уу хэмжээл радио? Ноо байна. Өдрийн мэнд. За сайн байна. За ямар шипээ вэ? Дунайский хийдэг аргаа ярьж байгаа. Вау. За гоё шүү. Би болохоор Дунайскинд нөгөө ногоон помидороор хийдэг. За. Тэгээд ногоон помидор, сангин, соовон гадарсан байцаа хийх бай. Байцаа удгүй юм уу? Болохоор яг байцаатай хийдэг арга байдаг. Миний арга болохоор арай өөр юм уу тий? Тий арай өөр ногоон помидор, чинжүү, соовон, сангинаар хийдэг. Амт чинжүү ярьж байгаа шүү дээ. Тий амт чинжүүгээ. Тэгээд ерөнхий юу насаар нөө хар пест, лаврын навч, уксус тэгээд давс хийсэн чихэр. Тэр тос нь хаанаас гараад идэв? Тос ч бас орно. Нөгөө 3 кг соовон 6 шиг чинжүү 3 улаан 3 ногоон чинжүү тэгээ 3 кг ногоон помидор 1.5 кг сангин ардгийг. Яа за өстой гоё шүү. Өстой гоё. Ийм арцсан дээр болохоор нөгөө нэг 90 г цэвэр нөгөө 20% орс уксус идэв шүү дээ. Энэ ногоонуудад алюминий цог биш орс уксус ивэл гоё болдгийг. Гоё юм илүү кислий амттай. Тэгээд 90 г сахар 100 г давс биш 100 г сахар 90 г давс. Тэгээд 90 г уксус тэгээд тэрэн дээр 150 г эсийн тас хийж өгдөг баг. Ургамлын тас. За. Тэгээд эдрий чинь бүгднгийн хийгээд гоё даврын навч бөөрөнхий хаад зэрэг хийгээд утгаад. Тэгээд жоо шилэндээ хийчихнэ. Тэгээд тэрийг ингээд дараад нэг цаг орчим байлгана. Тэгэхээр тэрнээс чи өөрөө нөгөө нэг давс сахар энэ төртэй уксусандаа эсэлтэй бүр аюу их гоё шүүс гардаг байхгүй юу? Кастролондоо нэг цаг байлгачих юм байна шүү дээ тийм үү? Тий, санандаа хийгээд ингээд дараад нэг цаг орчим байлгана. Зүгээр ингээд хооронд нь хутгачаад штэ. Тэгээд нэг цагийн дараа үзэхээр бүр ингээд өөрөөс нь маш их гоё шүүс гарцсан байна. Тэгээ миний арга болохоор шүүснээсээ ногооноос хайлж байгаа сайхан саванд хийгээд тэрийг ингээд хуурдаг байхгүй юу? Нөө шүүсэнд нь ингээд болгодог штэ. Тэгээд баг зэрэг ингээд хайрын тавган дээр хайрч хуурна гэсэн юм уу?
Тий, одоо нэг хуурах шиг хуурахгүй өөрийнхөө шүүсэнд баг зэргийн жигнэн гэсэн үг. За. Тэгээд нэг 40% орчмын нэг ногоонуудынх нэг болцсон нэг 40% орчмтай болно шүү дээ. Тэгэнгүүт нь тэгээд тэр чинь өөрөө гоё ингээд шүүсэнд баг зэргийн өтгөрөөд ингээд гоё ингээд ногоотойгоо хальтаад гоё болно. Тэгэнгүүт нь нөгөө ариутгсан байгаа шилэндээ яг тэр гоё халуунаар нь шүүстэй нь халиод ингээд нөгөө савлаад тэгээд нөгөө дутуу таглаж жаад нөгөө шилээ ургыг харуулад цагаа гүйцэтгэж шүүс нь бол баг зэрэг ууршаад тос нь бол үлдчихэж шүү дээ тийм ээ. Тийм гэхдээ та болохоор нөгөө бүр юм тослогийг яриад байна. Минийх болохоор баг зэрэг нөгөө шүүстэй дунайскинууд гэдэг шүү дээ. Тийм дунайски яриад байгаа байхгүй юу. Гэхдээ тэрэнд чинь гоё тостол байсан байна гэсэн үг. Тийм байна. Тэгээ тос шүүс бүх юм л байна гэсэн үг байхгүй юу. Тэгээ шүүс нь баг зэргийн өтгөвтөр. За тэгээ шилдээс авлаад шилэндээ халуунаар нь яг гоо ингээл дөнгөж байнгуудаа халуунаар нь савлаад тэгээд шилнийхаа тагийг дутуу эргүүлэнгүүтээ шилээ хөмрөөд тэгээ гүйцэд эргүүлчих шангалаад тэгэхээр нөгөө хийгүү таглагдана гэсэн үг байхгүй юу. Тэгэхэд одоо ингээд намар бид нар ногоо хямдарч 9 сарын ихээр помидор гихт чинь ногоон помидор одоо ногооны бөөний газар чинь 2500 төгрөг гэж байгаа шүү дээ. Тэгээ ингээд аваад хийчихээр ямар ч хавар 4 5 сар хүртэл баг зэргийн сэрүүхэн газар тавьчихад хангалттай хийдэг байхгүй юу. Мод шилээр сайн ариутгсан байхад тэгээд таглахдаа зөв технологи хийгээр гаргаад тахилч гэдэг юм байна. Тийм. Ер нь бол тэгээд нар тусгүй тийм тасалгааны температур хадгалцдаг юм байл шүү дээ. Болно тийм нар тусгүй тасалгааны температур гэсэн үг. Тийм нар тусгаж болохгүй. Тэр байцаатай тастай хийдэг жар бол арай өөр байхаа. Миний өөрийн дардаг бол арай онцгой. Тий. За холбогдсон баярлалаа танд. Өдрөөс За баярлалаа. За. Тэр янз янз үд юм шүү лээ. Зарим жоохон тос ихтэй. Унаски хийчихмаар эдгээр Бадрангуй бодолд төрж итэр. Та хийг авдраш би тэгэд өдөр хуваагаал. Энэ 7 хоногт амжихгүй. Дараа 7 хоногт ч гэх шиг. Могоо авцсан байх юм бол ах тэгээд. Нэр гоё юм байна. Тэр нэг надад бол тэр байцаатай тэр нэг гоё дунаски помидортой тэр гоё дунаски тостой дунаски гоё байгаад ирсэн. Тэр тэгтээ гоё. Би бас идчихсэн. Дараагийн сонсогч 8883 байна эмжил радио. Сайн байна уу? За өдрийн За ногоог бол дарах хадгалах яг олны жишгээр хүрэн манжин луу энтрэ бол хэрчээд хөлдөөж хадгална. Тэрнээс гадна энэ жил net сараад сурсан нэг гоё арга нөгөө петрушка яа шүү? За. Укроп гон тойрыг нөгөө шинээр нь хадгалахдаа хатахаас гадна нэг паста хийд юм байна. Би энэ Facebook дээрээс сурлаа. За. Тий. Ер нь бол ямар ч шинэ нэг амтлагч нарийн нөгөө хайлж болно л гэж юм л да. Тэр петрушка яшаа хоёроо ургаж явах үед нь тэр чинь хүн нэг өдөр нэг жоохоо 2-3 мөчрөл авчид нөхөөс ихээр идэхгүй тарьцгаар чинь ихтэй дэдэг. Яг ид ургаж явах үед нь болж игэл 8 сарын ихээр 7 сарын сүүлээр ягаад гэвэл хамгийн шимтэй үе нь бас хөшрөхөөс өмнө. Ногоо маасуудын түүж аваад хөшгөлөөд тэр хүний хийж байгаа петрушка хоёроо укроп хоёроо яг тэнцүү хэмжээтэй хашаад дээр нэг 5-6 хумс сармис хийгээд ямар хумсаа 5-6 хумс сармис хийхээ. Яг нэг 200 г ургамлын тос хийхээ. Тэгээд давс перцээ өөрийнхөө юугаар хийгээд фокус өөрийнхөө амтлагаар хийгээд өөрөө ямарыг идэхгүй халуун уу гайгүй юу гэд давс перцээ хийгээд тэгээ ерөөсө тэр мас юугаа миксер тийм блендерийн нэг юм хошоотой юугаар ингээд дараа зин ингээд барцдаг штэ тий. Тэгэхээр тийм паста болох юм нарийн ногооны. Наад чи одоо марг нэг юу шиг юм болох юм шүү. Брокколигийн нөгөө шүл гэдэг шиг юм болж байгаа юм шүү. Тийм бүр өтгөн тийм зутан болоод нухш шиг юм болоод тэгээ тэрийг шилэн савлаад юу яцдаг. Ерөөсөө хуурж болохгүй. Ерөөсөө тэгэл нухаал нунтглал шилэн савлаад тэрнээсээ тэгээд цайны албаны үзүүрээр жоохон ингээд шүлэн дээрээ хийсэн ч болох яг нөгөө нэг укроп петрушкээс ногоотой шүлмөлн дээр ч хийсэн болохын шинэ ногооны
халаатанда амтлахтаа бас жоох нэг аваад хийчих болох юм. Тэгж хийж үзлээ. Тэр их аятайхан юм байна. Та тэгээд яг тэгж авсан юм уу? Тийсэн. За гэрлээ маань хоёр очно гэдсэн байгаа штэ. Хивээрээ та олон улсын хурал таны олон улсын хурлын ажил дууссан юм уу? Тэгэл би тэр очихоос өмнө ярина. За. Энэ хагас эдэргээд байсан. Тийм ярина штэ. Тэгээд одоо нөгөө юугаа яагаад тий? Тэр байгаа. Ирээд амсараа юу байгаа бас энэ борцоонд үрцээ дарж нэгэ сая бичээдсэн. Тэрийг хэлээд өгч. Тэрийг хөөхгүй тий? Энэ дээр болохоор нөгөө Япон аргаар дарах арга гэж байт юм байна л да. Япон аргаар дарах гэх. Тэрэн дээр болохоор нөгөө нэг Японы Ямаса гэдэг цоо идэгчтэй. Борцоо. Тэр тэгээд 5% нөгөө алюминий угсаас хоёрыг яг тэнцүү хэмжээтэй холиод. Тэгээд бас яг өөрийнхөө амтлагаагаар сахаа хийгээд. Тэгээд уусмлаа бэлтчин тэрийг буцалгаад. Тэгээ өгөрцгийг бол юу ягаа шиндээс авалчаад дээр нэг 2 хэрчим цагаанга шин нөгөө жинжэр ургамлаар нь. За зүгээр юм нэг юм хэрчим 2 хэрчим л гэсэн үг шүү дээ тийм үү? Тий 2 хэрчим цагаанга. Тэгээд нэг юу сармис нэг хумс. За хөшгөлөөд. Тэгээд нөгөө нэг халуун улаан чинжүү байдаг штэ. За тийм гонжгор чинжүү. Гонжгор чинжүү. Тэрнээс нэг хумсын чинээ нэг яг өөрийнхөө хумсны хэмжээтэй жоохны хийгээд. Тэгээд халуун усмлаа хийгээд. Тэгээд уул нь шинээр нийттэй байлээ. Би болохоор нөгөө халуун усмлаа хийчихэд нэг юу яачтай. 10 минут жигэнчтэй. Жигэнж гаргаад доош нь харуулаад таглаад тавьчихдаг. За ирчүүд бид нар жоохон монхогдсон хүмүүс шүү дээ. Та ямар мэдэхгүй ш. Энд чин алюминий цуу гэдэг байгаа чин тэр уксус юм уу? Алюминий цуу уксус хоёр чи өөр юм байгаад байгаа юм уу? Алюминий цуу чи уксус шүү дээ. Яг нөгөө анхны гаргаж авсан их сурвалж нөгөө алюминий шүүсийг юу яаж эсгэж гаргаж авсан л байхгүй юу? Уксус чи олон янзаар гаргаж авдаг. Алюминий гэхээр анхнаасаа алюминий цуг уксус болгодог. Юу яадаг штэ анжгаа нөгөө вино зодлоо тавьчихаар ингээд гашуучдаг штэ. Тэр чинь нөгөө этилийн спирт нь юу яаж байгаа байхгүй юу? Агаар цэцэлтэй цууны үтлээ үсэд гашуурдаг байхгүй. Тийм болохоор та нар одоо зур уксусаа уксус л гэлдэ. Алюминий уксус цуу муу гэх янзаар нэрлээд ядаргаатай байгаа юм чи. Уксус бол уксус. За уксус. За. Тэр чи амссан байхад энэ бор шүүстэй өгөртэй. Тийм. Гоё юусэн. Тэр байхгүй юу? Тэрийг амссан байх гэж бодож манад дандаа л байдаг. Тэр аль нэг эргэтэн дээр. Анжаа хөрн хаа сайгүй юм амсаа яваад идэг төрлийн хүн байгаа шүү гэсэн. Тийм ээ. За холбогцсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээ. Баярлалаа. За ингээд тодгоо эргүүлж байгаа. Энд сараа өнчигдэрж алюминий цуу цэвэр уксус хоёр өөршдөг гэж байгаа юм. Янз. За боли яшиг. За энэ төрөг нэвтрүүлгийн өндөрлөө. Тэгээ анжаах юм гарч байгаа учраас за боли. чадахгүй байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар high speed хязгааргүй интернет хязгааргүй хэрэглээ Sky Media хамтран ажиллалаа. Та үргэлжлүүлэн 16 цаг 10 минутаас үлэг гөрүүлийн үеийн нэвтрүүлгээ хүлээн сонсоорой. За баярлалаа анжаах. За баярлалаа.